Мэдээ эхэлж байна. Бидний ирээдүйн хож бий болсон хүүхдүүд багаасаа тусч инэрэнгүй зөв хүүхэд байхад суралцж байна. За нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 4-р сарын 1-ээс 5-р сарын 14-ний хүртэл бүх ерөнхий боловсролын сургуулиудын дунд сэтгэлийн үндэс тусч хөдөлгөөнийг өргөнүүлж байгаа мэнэ. За энэний хүрээнд хүүхдүүд өөрсдийнхөө санаачлагаар нийгэмдээ хэрэгтэй сайн сайхан ажлуудыг хийсээр байна. Бид гэрэлтийн мэдээгээрээ сэтгэлийн үндэс аянд оролцож байгаа Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн 11-ийн В ангийн хамт олныг онцолсон юм а. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа сэтгэлийн үндэс тусч хөдөлгөөнд 9 дүүргийн 50 анги 400 гаруй бүтээлч ажиллаараа оролцож байна. Тэдний нэг болох Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн 11-ийн В анги 37 сурагчтай. Тэд хичээлийн цагаар хичээлээ хийж, хичээлийн бус цагаар тусч хөдөлгөөнөө өргөнүүлдэг. 11-ийн В ангийнхан тусч хөдөлгөөнийхөө хүрээнд эрүүл мэндийн хайрлах хамгаалах, боловсрол мэдлэгийг бусдад түгээх, байгаль ихтгэлгийг хайрлах, авьяасаараа бусдыг соён гэгэрүүлэх, бие биедээ туслан дэмжих, эерэг зан үйлийг төлөвшүүлэх гэсэн 6 төрлөөр оролцож байгаамаа. Энэ үйлсээ 3 дугаар улирлын амралт гэхэд ерөнхийдөө зарлагдчихсан байна. Тэгээд манай ангийн одоо хэсэг бүлэг хүүхдүүд энэ уралдааны тухай сонсоод яг анх ол зуны амралтаар цуслан дамраана гэсэн ийм зараар одоо ялагч ангийн унаас яг энэ зорилгоор орсон байгаа. За тэгээд манай анги бол ерөнхийдөө яг 3-7 хоногоос нь оролцож байгаа. Одоо бол 6 дахь 7 хоногийнхаа авраг ангийг энэ 7 хоног шалгаруулах байгаа. За тэгээд манай анги болохоор 5 дахь 7 хоногийн шилдэг анги болсон байгаа. Тэгээд энэ 7 хоногт мод ингээд хүчээ үзээд явж байна. Ерөнхийдөө сэтгэлийн үндэс аянд орсон нөгөө анги хамт олны яг ингээд хоорондох одоо харилцаа илүү их сайжрах, нөгөө нэг баг болж ажиллах, тэгээ нэгийг илүү ойлгох, тийм одоо харилцаа илүү их сайжирч байгаа тийм. Одоо жишээ нь гүр угаахад гэхэд л одоо ингээд хамтраад бүгдээр угааж авах, нэг нь усаа зөөгд, нэг нь одоо сойтож явахад нөгөөх нь арчаад яг энэ багийн ажиллагаа аюу их сайжраад тэгээд хоорондын харилцаа бас аюу сайжир. Яг нэг анги нэг баг болоход аюу их тустай ийм хөдөлгөөн болж байгаа гэж хэлэх хэрэгтэй хаа. Монгол орнд хамгийн их юу байж байгаа зүйл нь мэдээж хог хаягдл байгаа. Тэгээ хог хаягдлаараа мэдээж бид нар одоо өөрсдөө хогоо хаях биш, эргүүлээ бид нар өөрсдөө хэрэгтэй бүзүүл болгож авал илүү нэрхтэй болоо гэж ойлгоод тэгээд хог хаягдлаараа хогийг савсан байгаа 3 өнгийн. Тэгээ ингээ одоо ангидаа хөвшүүлж байгаа нь болохоор ингээ 3 хогийн сав ангилж ялгаж хайж байгаа. Өдөрт ингээ яг цаас гэхэд одоо цаасандаа байна. Хонцор савандаа байна. Тэгээд бусдад зүйл болохоор тэгээд англиа ялгаа хайчиж байгаа бид нар. Энэгээр илүү хүмүүстэй хөдөлгөөр дүүрэл болох юм болоо гэж бодоод Монгол орондоо ингээ хогоо ангилж ялгаж хайцгаая гэж уриалах гэсэн. Сэтгэлийн үндэс тусч хөдөлгөөнд оролцсоноор сурагчид өөрсдөө эергээр өөрчлөгдөхөөс гадна бусдад сайн сайхныг түгэж байна. За энэ аяны хүрээнд манайх нийтдээ 15 төрлийн ажил хийсэн. За энд 15 төрлийн ажлуудаас олонд хүртээлтэй томоохон ажлуудын дуртах юм бол нэгдүгээр бид нэр арслантай гүүр угаасан. Энийг өглөө нэг ажил амралт өдөр угаасан л да бүтэн сая өдөр өглөө 7 цагаас 11 цаг хүртэл бүтэн 4 цаг угаагаад дээтэй тавцангийн будаад энэ бол нэлээд олонд хүрсэн хүмүүсийн таашаад хүрсэн ажил болсон. За тэгээд сая өнгөрсөн бүтэн сая өдөр бид нэр за та Монгол бичгээр нэрээ бичиж чадах уу гэсэн тийм ажил явуулсан. Улаанбаатар их дэлгүүр дээр цаг аваад тийм зур. За тэгээд муутуу цаасан дээр бид нар мянган хүний нэр өччих тийм цаас бэлдээд очиод хүмүүсийн нэрийг бол Монгол бичгээр биер мэтлэр өчиж өгсөн байна. За энэ бол хүмүүс айгүй их наашд их сайнаар хүлээж авч байсан. Энд чи ямар гоё өчтөг хөөхтөд миний нэрийг чи ингэж өчтөг байсан юм уу гэдэг ингээд хөөхтөж хүмүүс чинь бүр айгүй сэтгэл санаа өөдрөг. Тэгэл одоо өөрийнхөө нэрийг хөөхтөдийнхээ нэрийг арчдынхаа нэрийг бичүүлж аваад бүр захиалах өгөөд тэр нэр өчүүлж авсан. Энэ нэлээд том ажил болсон байгаа. Сэтгэлийн үндэс тусч хөдөлгөөнд оролцсон ангиудын шилдгийг 6 дугаар сарын 1 буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр шалгаруулж ангиараа цуслан амрах эрхийн бичгээр шагнах юм а. Сэтгэлийн үндэс тусч хөдөлгөөний анх одоо хийх болсон шалтгаан гэх юм бол бид нэр хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөр гэж батлагдсан. Ерөөсөө л Улаанбаатар хот маань ерөөсөө хүүхдэд ээлтэй байя. Тэрэнд одоо хүүхдүүдийн хувь нэмрийг яаж оруулах вэ те? Хүүхдүүд өөрсдөө юуг санаачилж хийж болох вэ гэдэг үүднээс энэ сэтгэлийн үндэс тусч хөдөлгөөн гэдэг одоо аян маань өрнсөн байгаа. За энэ аяны маань одоо хамгийн гол зорилго бол хүүхэд ерөөсөө өөртөө хүнлэг инэрэнгүү сэтгэлийг бий болгох те? Нийгэмдээ сайн сайхан эерэг уур амьсгалыг одоо бий болгох гэсэн хамгийн л одоо гол зорилго нь байгаа. Ийхүү Монгол орны маань ирээдүй болсон хүүхдүүд багаасаа тусч инэрэмгүй бүтээлч ажилсаг байхад суралцж байгаа нь үнэхээр бахархалтай. Баянзүрх дүүргийн 21-р сургуулиас гэрэлтэй мэдээг мэдээллээ.